Одоо би хоёулаа болсон. Яа юу вэ? Дахиад өөр нь ажиллаа. Ямар хэцүү ургаа вэ? Яаж явах юм бэ? Зараа хаанаа би. Камер цаанаа. Найзуудтай ахын давуу тал нь заяа. Нарны тас ийм чухал байх нь штэ. Воо. Баасгал. Энэ аргана битээсэн гэж штэ. Асан бэлгэнүүдээ энэ хүрээ хийцэн байгаа гэсэн. 9600-аас үнэтэй юм шүү за. За. Ready? Ready? Start! Hi guys, за өнөөдрийн бичлэгээр болохоор би Сөүл явах гэж байгаа. Тэгээд энэ удаад болохоор тийм зориггүй явахгүй ерөөсөө зоригтой явах гэж байгаа. Ямар зориг вэ гэхээр нэг юу илээ. Ямар ч нэг юм мол байгаа заяа. Тэн дээр ийм нэг гоо сайхны одоо юу гэдэг юм бэ? Экспо маягийн нэг тийм өдөрлөг болох гэж байгаа заяа. Тэгээд би тэн дээр хідэн гадаад найзуудтайгаа очихгоор болсон байгаа. Тийм. Одоо микроинфлюенсерийн ажлыг хийх гээд л байна шүү дээ. За тэгээд ямар дээр тэнд очин тэгээд өмнө жил харахад манай найзууд айгүй зөнд амар олон заяа баг 2 3 уу тийм тор тийм гоо сайхны бүтээгдэхүүн бэлгэнд авсан байсан. Тэгээд ямар ч тааш энэ удаа бүгдээрээ очиж хамтдаа харцгаая. За тэгээд баяртай бичлэгээ өргөжлүүлээ үзээрэй. Баяртай. Одоо би гэрээсээ гарах гэж байна хаа. Баяртай. За би тэгээд нөгөө нэг газараа ирчихлээ. За нэг юм хөдөө газар байна. Би тэгээд эхний орох газар энэ Охай гэдэг энэ газар юм байна. Хүмүүс амар юм энэ тор морыг барьцсан одоо болохоор манай дээш очие гээд энийг хайгаад ирсэн байна. 이제 뭐 해야 돼? 스토리지나 다른 거 업로드하고 소문 남겼어. Ямар нэгэн ер нь тийм даалгавар хийгээд тэгээ бэлэг авт гэдэг юм байна л та. Би ер нь одоо ойлгочлаа. Окей. Бас юм ингээд арьсан онцлуулдаг газар байгаа юм байна. Энийг шууд арьсан онцлуулах боломжтой. 세매입니다. Би юу авлаа? Манай найз юм авлаа. Hi guys. За нөгөө нэг газараасаа гарчихсан явж байна. Тэр газар бүр амар уйтрахгүй нэгтэй байна. Тэгээд амар ядраад байна. Тийм болохоор зүгээр гол зорилгоо биелүүлээд явахыг сонголоо би. За тэгээд миний одоо гол зорилго нь юу вэ гэхээр би одоо ингэж чинь дашкад гэнтийн бэлэг барих гэж байна. Тэр нь яадаг юм бэ гэхээр ингэсэн бохгүй юу? Бит хоёр Вьетнамд аялж байхдаа нэг одоо яг алдартай болоод байгаа нэг тийм рeel байсан бохгүй юу? Тэрийг би хийгээд дашкатай хийсэн. Тэгсэн чинь энийг инстаграмд постлчих уу гэсэн чинь үгүй гэд болтгоо. Тэгэхээр би харин чамаг энэ үзэлт 1 сая хүрчих юм бол харин чамд гоё дуртай малгайч авч өгье гэлсэн байхгүй юу? Тэгээд ер нь бол өрөнд орцсон. Би бол 1 сая хүрнэ гэж бодог байхгүй юу? Тэгсэн чинь тэгээ санаандгүй байдлаар хүрчихсэн. Тийм болохоор одоо хэлсэндээ үрээд ямар ч тач малгайг нь авч өгнө. Тий. Тэгээд одоо би хайртай малгайг нь аваад харийнхаа сургууль дээр очих байгаа. Уул энэ шал өөр зорилготой гэсэн үгтэй шүү дээ. Тэгэл яаж хийж байгаа л нэг бүтлгүүтэд дашкатай уулзаад дуусах юм миний бичлэг. Одоо яах вэ? Сайн үзэж өгөөрэй. Би энэ газарт нэрээ яаж ч өмнө нэг сургуулийнхаа нэг үйл ажиллагаагаар иржсэн. Тэгээд ганцаараа жаал энэ аваар ингээд сайхан тэсэж тэнүүчлээд явж исэн. Одоо би хоёулаа болсон. Яа юу вэ? Дахиад өөр нь ажиллаа. Ямар хэцүү ургаа вэ? Яаж явах юм бэ? Зараа хаанаа юм бэ? Яа үнэхээр ойлгомжгүй юм байна. Нэг сайхан уух юм уу ч тийм. Кофений газар. За нэг ийм хөдөө газар байт юм байна да. Энэ дэлгүүр ахгүй юу? Миний хайр хөрх юм энэний малгайд айгүй дуртай. За би юм хөөрхөн байгаа мөртлөө айгүй юм хүнд ачаад байна. Утгагүй хайртайгаа уулзсан да. За тэгээд юу заяа? Ерөөсөө угаасаа өөр сонголт байхгүй. Эндээс авна шууд. Эндээс. Миний энийг хараад захгүй юу? Энэ арцмаар нь аль юм боллоо? 57.7 биш. 59-тэй л байгаа даа. 59는 없고
59보다 하나 위 있어요. За яаж яхад энэ амар том юм аа. 60. Манай хүнд яг 59.6 яг өмсдөг байхгүй юу бүх малгаан. Тэгсэн чинь эн чинь 60 юм шүү. Тэгээд өөр гой загвар байхгүй. За дахиад хай guys. Одоо бид хоёр би нөгөөний сая малхайг ингээ хайсан чинь тэр дэлгүүрийн худалдагчаар нь өмсгөж үзүүлээ заяа. Дэлгүүрийн худалдагч нь яг миний артай адилхан арзмаар өмсдөг хүн байсан байхгүй юу? Тэгээд би өмсгөж үзүүлээд танд энэ одоо нэг арзмаар том өмсгөр ямар хөө энэ та үзээд өгөөч. Манай ажил яг адилхан арзмаар өмсдөг юм байна гэдгсэн чинь тэгээд амар том заяа бүр арай л дэндүү том. Тэгээд би аваагүй. Угаасаа тийм том том өмсчих юм бол миний арга голоод өмсөхгүй байх гэж бодоод аваагүй. Тэгээд тэр газраасаа гараад тохгүй байж надаа. Сонин залуу яасан. Тэгээд сайн байцгаана уу. Яасан. тэгээд би хайраагаа сургуулиас нь очиж авах гэжсэн чи миний хайр хичээл арчлаа гэд. Тэгээд бид хоёр голтоо уулзж байгаад одоо сонсоод ирсэн байна. Тэгээд бид хоёр хоол идэх гээд орж ирсэн байна. За манайхаа бид хоёрын хоол ингэж ирсэн байна. Ингээд чин рамаянтай би сет хэлсэн. Энэ нэг миний хоол байна. Амар гоёмжтой байна. Би тэгээд нэмэлтээр юм pineapple авсан байгаа. Би pineapple бол амар дуртай. Тэгээд энд миний хайр юм салааттай. Ийм юу гэдэг вэ? Дахианы стейк. Тийм chicken steak ийм хол авсан байна. Окей, найзлаатай ахын давуу тал нь заяа. Яг гоё хоёр дуртай хоолоо захиалаад идэх боломжтой. Тэра. Воо, би бүр амар салгасан анх удаа. За манайхаа хоолоо идэж дуусчаад уулзъя. Бай. Харин бичлэг онцооч. Бид хоёр нь ингээл хөөрхөн царайдлаад ингээл явчих. Тийм ээ, ингээл явчих. Одоо миний гар ингээ хэрэглээг байгаа үедээ ингэж харагдаж байна. За одоо ингээд нарны тос төрөхсний дараа хараач би хавгаар одоо энэ ялгыг нар. За хүүхдүүдээ нарны тосоо төрөхээрээ. Нарны тос ийм чухал ахна штэ. Юу вэ чи нарны тос төрөх юм уу? Нэг энд ийм хөдөө газрууд байна. Энэ май санаа би энэ брендийг анх удаа л харж байна. Тэгээ манай найзууд бүгдээрээ очиод байсан болохоор тэгээд эртснийх гээд ирээ гэж бодсон. Нарны тос. Орж ирээд шууд нарны тос ямар хэрэгтэйг ойлговоо гэж. 9900-аас үнэтэй юм шүү за. За одоо манайхаа бид хоёр амар сонирхолтой. Энэ ингээд Lucky Scoop гэдэг нэг юм байгаа байхгүй юу? Тэгээд энэ дээр 9900-аар ингэж нэг тикт аваад тэнгуүтээ тэрэн дээр ингэж юм хүрзээр юм уу? Хүрзээр гэсэн баха. Хүрзээр ингэж хүрздэж аваад тэгээ юу авч тэр хүрзээр ингэж юу авч чадсан тэрийг аавна гэсэн. Ямар ч тэгээ бид хоёр авах чинь. Авах чинь гэж би ямар ч тач үзэж чинь. За. Ready? Ready? Start. 5, 4, 3, 2, 1. Okay. Тэр сая гадуур явж байгаад гэртээ ирсэн байна. Одоо бүгдээрээ өнөөдөр яг тэр үйл ажиллагаан дээр очиод юу одоо бэлгэнд авсан бэ гэдгийг танарт харуулъя гэж бодлоо. Тэр авсан бэлгэнүүдээ энэ дотор хийцэн байгаа гэсэн үг. Одоо бүгдээ энийг зодлоцгаая. За эхнийх нь болохоор энэ Токо богоос ингэсэн 9900 төлөөд шанагдаад тэр шанаганд багцсан хүснээ ингээ авах боломжтой 5 секундэд. Тэгээд би амар сандраад гар салганаад ингээ шанагдсан юмнуудаа ер нь бол унгаацсан. Тэгээд энд бичлэгийг оруулнаа заяа. Тэгээд ганц газ сүүлийн 2 секундэд газ заяад чи нэгийг авъя гэд. Нэг ер нь бол авсан байгаа. Тэгээд энэний бодит үнэ нь купон дээр 17000 болоод хямдарсан байсан. Тэгээд үндсэн үнэ 20000, 28000 байлоо. Тийм байсан. Тэгээд ямар ч тач ийм пэттэй болсон 9900-аар. Айгу ашигтай авсан гэсэн үг. Одоо тэгээд энийгээ сайхан хэрглэж үзэндээ. Дараагийнх нь нэг ийм юу гэдэг юм бэ? Нэг гошлонг байна. За нэг юм савангийн реклам яваад тах шиг байна. Тэгснээ дотроо ийм body tone up гэдэг нэг ийм жижигхэн бэлгтэй байна. Italy гэдэг брендийн бүтэн дээр оцсон чинь нэг ийм юм өгчээ. Ийм жижиг ер нь бол том юмнуудынхаа дээжнээс өгсөн юм шиг байна. Chilling pad гэд
ер нь нэг иймэрхүү дүү жижиг сажиг юмнууд байна. За юм нарны тус ах шиг байна. Бүүт мөтөн дээр ингээ очрлоо зогсонгууд зарим хүмүүс нь энийг дагаад бэлэг аваарэ гэд ингээд ирээдсэн. Тэгээд би тэд бол ер нь бол тагсан байгаа. Тэгсэн чинь нэг иймэрхүү дүү жижиг сажиг. Thank you baby. Миний хайр дарвас авчирч өглөө. Иймэрхүү дүү жижиг сажиг юмнууд бол бэлээсэн байна. Ингээд болоо. Одоо та нарт харуулах уу? За юм болсон байна миний ширээ. Ястагаа нэг уулзаа байж гисэн. Тэгсэн чинь нэг ийм үйл ажиллагаа байгаа гэдээ надад хэлээд. Тэгээд би ер нь өмнө жил харсан байсан байхгүй юу? Бүр нэг үйл ажиллагааны дээр оцсноо бүр ийм 2 3 тор хайрцаг амар том. Одоо энэ шиг ийм түнхээр ингээ 2 3-аар дүүр ингээ гоо сайхны бүтээгдэхүүн бэлгэнд авсан гэсэн ингээд нэг тийм стори хийсэн байхгүй манайд. Тэгээд би за ийм байд юм байна да гэ хараад байж гисэн. Тэгээд би ч гэсэн оцсон бол ямар гоё юм бэ гэ бас тэр үедээ ботсон байхгүй юу? Тэгсэн чинь манай найз энэ жил хамт явах уу гэд тэгээд явъя гэд тэгээ явсан байхгүй юу? Тэгсэн чинь энэ жил жоохон буруу цаг үедээ очсон юм уу яасан мэдэхгүй заяа жоохон мяа болсон гэж манай найз маань хэлсэн. Тэгээд би баг энэ бичлэгээ бүтэн фейлдтэй бичлэг гэж бодож чинь. Ягаад вэ гэхээр би бол найзлуудаа гоё хүсэжсэн малгайг нь авч өгөөд гоё сюрприз бэрий гэж утсан чинь малгайных нь яг минерээр зүгээр дууссан байд юм да. За тийм байна. Тэгээд амар энэгээр чи нөөнийг шанагдаж авдгаар чи хүмүүс бүр амар шанагдаж аваад байхгүй. Тэгсэн чи би чи ингэ шанагдсан чи шанагдагддггүй. Тэгэл шуналдаж юу ч үлдэжсэнаас гээл энийг тэгэл яг сүүлийн 2 секундэд ингээл дуусгасан байгаа л та. За тэгээд бүтэн фейлдэлтэй бичлэгтэй минь хамт хийсэнд баярлаа. Өнөөдөр бас ганц фейлдэггүй нь хоолол юм да. Хоолол үнэхээр амттай байсан. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяртай намайг доор subscribe хийгээд лайк дараад комент бичээрэй. Subscribe дараагүй хүмүүс subscribe дараарай. За баяртай дараагийн бичлэгээрээ уулзъя. Бака.